Казахстан улс дахь Ridgeway компани маркетингийн вебинар болон классик чиглэлийг одоо ингээд та бүхэнд танилцуулах болно. Энэхүү компани руу түнш болон эсхийн тулд нэгдүгээр бид нар 5 төрлийн багц байгаа. Тэр нь болохоор старт багц буюу 30,000 төгрөгийн багц. Тэгээд бизнес багц болон тэр нь 60,000 төгрөгийн, харин VIP багц та бүхэн харж байгаачлан 150,000 төгрөг, премиум багц нь 300,000, мега багц болох хамгийн том багц нь 450,000 төгрөгийн үнэтэй. Мега багц болох 450,000 теңгегийн үнэтэй байгаа. Түүнчлэн энэ дээр харагдаж байгаачлан 30,000 тэнгэ гэдэг нь Монгол төгрөгөөр 210,000 төгрөг болох бөгөөд энэ нь болохоор валютын ханш хэлбэлцэхтэй адил хэлбэлцэж байх болно. Referral бонус дээр болохоор та хамгийн анх түншээ ямар байдлаар ер нь компанидаа элсэж эхэлсэн бэ? Яг түүнтэй ижлэх нь таны бонусууд ер нь бол хуримтлагдах болно. Referral бонус гэдэг нь болохоор анхандаа та ямар нэгэн хүнийг энэ компани руу түнш болгон урьсан, яг тэр хүн хэдийн хэмжээний мөнгөн дүнгээр ер нь энэ компани руу илсэн. Тэр мөнгөн дүнгийнх нь хуваар нь танд ер нь бол процентууд нь орж явах болно. Жишээлбэл энэ дээр 5% гэж байгаа бол одоо жишээлбэл бизнес багц дээр нь 10%, веб багц дээр нь 15%, премиум дээр нь 20%, тэгээд хамгийн их хэмжээтэй болох мега багц дээр нь 25% гэх жишээний харагдаж байх болно. Та бүхэнд арай жоохон ойлгомжтой болохын тулд бас нэгэн жишээ татаж үзье. Энэ дээр болохоор та ямар нэгэн хүнийг ер нь бол өөрөө анх веб багцаар ер нь бол энэ компанид илссэн. Тэгэнгүүт та дараагийн хүнийг ямар ч багцаар илсгсэн танд ер нь бол 15%-ийн ашиг орлого ер нь бол реферал багцаас ер нь бол орно гэсэн. Мөн апгрейд хэлбэрээр бас ер нь бол та ингэ пакетууд өсгөж болно. Та хамгийн анх өөрийнхөө боломж бололцоогоор 30,000 тэнгээгээр ингээд энэ компанид түншлэлээр илссэн бол дараагийн удаад та тэрийгэ дахин дээр нэмээд 60,000 болох 60,000, 150,000, 350, хамгийн дээд нь 450,000 тэнгээ хүртэлх та ингээд ер нь бол түншлэлээ өсгөж болно. Зарим нэг компаниудад бол тухайн нэг хязгаарлалтай хугацаа өгдөг бол манай компани тэгэж хугацаа өгдөггүй байгаа. Хязгааргүйгээр одоо жишээлбэл 1 жилийн дотор та ер нь бол 450,000 төгрөг хүртэл ер нь бол түншлэлээ өсгөж болно. Хэдий ч таны түншлэл одоо их байна, төдий ч таны орлого болон бонусууд их байх болно. Дараагийн удаад биднэрт бол бинар бонус гэж байгаа. Энэ бонус нь болохоор старт багцад ер нь бол байхгүй. Нэр нь хэлж байгаачлан бизнес багцд болохоор 8%-аас эхэлж байгаа. Тэгээд дараагийнх нь таны пакеттэй холбоотой энэ нь болохоор 10%, 13%, 15% жишээгээр ер нь бол өргөж ариужих байгаа. Ер нь бол бинар бонус гэдэг нь яг юу юм бэ гэж та бүхэн гайхаж болно. Энэ дээр болохоор та ингээд хамгийн анх ингээд түншлэл болж компанид орсныхаа дараа танд ингээд хоёр талын ер нь бол мөчөр өгөгдөн гэсэн. Яг энэ дээр харж байгаачлан нэгдүгээр мөчөр болон хоёрдугаар мөчөр баруун зүүн гэж ер нь бол хэлсэн ч болно. Энэ дээр таны баруун зүүн хоёр мөчөр ер нь бол яг тэнцсэн үед танд хамгийн анхны бинар бонус орж эхлэх болно. Жишээлбэл одоо та энэ талаа 60,000 тэнгээгээр энэ талаа 60,000 тэнгээгээр хоёр хүн ингээд түншлэл олгон компанид илсэлсэн бол тэр хоёр хүний ер нь бол тэнцсэнтэй холбоотой бинар бонус нь үргэлжлэх байгаа. Дараагийн бонус болох биднэрт matching бонус. Та бүхэн харж байгаачлан старт багцанд мөн адил байхгүй. Бизнес багцаас эхлэн энэ 5%, 8%, 10%, 15%-аар өсөх боломжтой. Яг энэ matching багцыг ер нь бол ойлгох жоохон хүндрэлтэй байж магадгүй. Гэхдээ та энэ дээр харж байгаачлан сая бинар багц дээр таны баруун болон зүүн мөчөөр ер нь бол тэнцсэн тохиолдолд танд бинар багц олгогдно гэж хэлсэн бол одоо таны баруун тал жишээлбэл баруун талын түншлэл дахиад өөр дөрөв түншлэл ингээд урьсан тохиолдолд энэ хоёр тэнцсэн тохиолдолд энэ хоёр хүний ер нь бол бонуснаас нь танд гэсэн тусгайлан бонус олгогдох болно. Энэ олгогдох бонус нь болохоор хилээд байгаа бидний matching бонус. Энэ нь болохоор 5%, 8%, 10, 15%-аар ингээд өсөж ариучих болно. Ер нь бол энэ хоёроос мөн адил мөн эндээс ер нь тань руу ингээд бонус үргэлж ингээд орж байх болно. Та нэг биш нэлээд их орлогуудыг болон нэг биш нэлээд олон бонусыг яг энэ компанид төршил болж орсноор ингээд танд олгогдох болно. Одоо статусын талаар ярих юм бол статус нь ерөнхийдөө бол компанид орж ирснээс хойш 7 төрлийн статус байдаг. Тэрний нэгдүгээрх нь болохоор лидер. Ер нь бол яг статус ямар тохиолдолд та ер нь боломж болцоог нь хангасан байх юм бэ гэх юм бол нэгдүгээрт ер нь бол та миний ер нь түрүү ярьсанчлан танд ингээд хоёр талын мөчөр байдаг. Баруун болон зүүн мөчөр. Баруун болон зүүн мөчөр хоёрынх нь алинд нь бага хэмжээтэй ер нь бол мөнгөн дүн оногдож байна. Тэрнийх нь юугаар
одоо нэг нийлбэр дүнгээр нь та ер нь ингээд статусаа хаа явна гэсэн үг. Жишээлбэл таны баруун тал нь хамгийн бага нь байлаа гэж бодъё. Тэр нь болохоор 2,500,000 тенге. Ер нь бол та зүүн талын мөчөр чинь тэрийг яг ингээд боломж болцоог нь хангасан байлаа гэхэд танд ингээд 2 ширхэг ер нь бол продукт өгнө гэсэн үг. Та ер нь бол бизнес багцаанд анх инсэнчлэн 2 ширхэг бүтээгдэхүүн та ер нь авна гэсэн. Энэ дээр болохоор ямар нэгэн бонус байхгүй. Харин дараагийн бронзоос эхлэх юм бол бронз нь болохоор та 5 сая тенге ер нь бол худалдан авалт хийсэн байх ёстой. Тэрний дараагаар нь танд ер нь бол 3,500,000 тенге танд олгогдно. Харин таны спонсор 50,000 тенге олгогдсноор танд 16% бонус ер нь ирэх өгнө гэсэн. Дараагийнх нь болохоор силвер. Силверлээ ер нь бол 20 сая тенге та ер нь бол борлуулалт хийсэн байх ёстой. Таны хийсэн 20 сая тенге борлуулалтаас танд оногдох нь 800,000 тенге оногдож, таны спонсорд 200,000 тенге оногдсноор та 17% ер нь бол ашиг орлоготойгоор бинар бонусыг ер нь авна гэсэн үг. Gold статусыг ярих юм бол энэ дээр 60 сая тенге та ер нь бол борлуулалт хийсэн байх ёстой. Таны хийсэн 60 сая борлуулалтанд ер нь бол танд олгогдох мөнгө нь яг энэ дээр харагдаж байгаачлан 5 сая тенге олгогдож, таны спонсор 400,000 төгрөг тенге олгогдно. Харин 18%-аар таны бинар бонус нь өсөх байгаа. Дараагийнх нь болохоор платинум. Платинум дээр болохоор та 120 сая тенге ер нь бол бүтээгдэхүүний орлого хийсэн байх ёстой. Тэрний дараагаар танд 10 сая тенге олгогдож, таны спонсор 500,000 тенге олгогдоод 19%-аар таны ер нь бол бонус өснө. Энэ дээр хэлэх юм бол Emerald бонус. Энэ дээр болохоор Emerald статус нь ер нь бол 360 сая тенге та ер нь бол борлуулалтаа хаасан байх ёстой. Түүний дараагаар танд 22 сая тенге танд олгогдож, мөн ер нь бол байр машинаар ер нь хангагддаг байгаа. Сая энэ дээр ярьсанчлан 10 сая танд олгогдоод мөн тэн дээр машины бонусаар таныг ер нь бол шагнана гэсэн үг. Харин энэ дээр болохоор апартмент дээр шагнаад таны спонсор болсон хамгийн анх спонсор болсон хүнд бол 800,000 тенге ер нь бол олгож, таны процент хувь болон тэр нь 20%-аар өсөх болно. Diamond дээр та 720 сая тенgeгийн борлуулалтыг ер нь бол хаасан байх ёстой. Түүний дараагаар танд 40 сая тенге олгогдно. Энэ болохоор шагнал хэлбэрээр, харин таны спонсорд болохоор 1 сая тенге олгогдож, таны хувь 21%-аар ер нь бол өсөх байгаа. Түүнчлэн та ер нь анхандаа лидерээс ер нь статусаа эхлэхэд 2.5 сая тенgeгээр ер нь бол эхэлж байгаа гэсэн үг шүү дээ. Яг түүнчлэн дараагийн 5 сая тенгээр хүрэхийн тулд та дахиад эхнээс нь эхлэх шаардлагагүй. Шууд энэ хуримтлуулсан байгаа 2.5 сая тенге дээрээ дахиад 2.5 сая тенgeийг хуримтлуулаад дараагийн ер нь бол бронз статусаа хаагаад дараа нь силверийг хаахын тулд тань дахиад 15 сая тенге ер нь бол хэрэгтэй л гэсэн үг. Та нэг хуримтлуулсан ер нь бол мөнгөн дүнгээ дахин тэрийг ер нь бол нотлох албагүй гэсэн үг. Энэ хуримтлуулсан бүх хуримтлал нь та эндээс эхлээд хуримтлуулсан бүх хуримтлал чинь энэ хүртэл танд ер нь бол хадгалагдаад явна гэсэн үг. Дахин одоо бронз хэлбэрийг нэг хадгалсан, нэг тэрийг ингээд авсан бол тэрийг дахин ингээд хадгалаад шинээр ер нь хийж авах хэрэггүй гэсэн үг. Ер нь бол таны хуримтлуулсан ямар ч байсан борлуулалт бүх зүйл тань ер нь бол энэ дээр бүгдээрээ хадгалагдаад явна гэсэн үг. Matching бонусыг дахин давтаж хэлэх юм бол энэ дээр би сая нэгдүгээр хэлсэнчлэн matching бонусын нэгдүгээр шат нь болохоор 5% гэж хэлсэнтэй. Энэ дээр 5% байсан бол одоо та энэ дээр бронз шатны ер нь бол статусыг хаасан тохиолдолд та 10%-ийг ер нь бол авна гэсэн үг. Танд 10% нэмэгдэл ашиг оногдно. Харин silver дээр ирэх юм бол та дахин 10%-ийг энэ дээр болохоор ер нь 3 дугаар шатна гэсэн үг. 3 дугаар шатн дээр matching бонус нь 10%. Яг түүнчлэн бүх шатн дээр та ер нь бол 10%-аар ер нь бол дуусгана гэсэн үг. Тэгэхээр та ерөнхийдөө бол нэг биш нэлээд их зүйлсээс ер нь бол ашиг орлогоо олох боломжтой. Дээрээс нь таны ингээд түншлэлүүд хэдий ч нэг их байна, төдий чинээ таны бонусууд нэмэгдээд явах болно.
Одоо та бүхэндээ классик маркетингийн талаар танилцуулах юм бол энэ дээр та бүхэн хамгийн анхандаа 30 мянган тэнгээгээр ер нь бол банк энэхүү Richway компани элсэн түншлэл болох боломжтой. 30 мянган тэнгээгээр элсэн бол 30% хөнгөлөлтөөр 21 мянган тэнгээгээр та ер нь бол худалдан авалт хийх боломжтой. Харин та 2 дахь удаагийн худалдан авалт дээрээ 21 мянган төгрөгийн кэшбэк буюу тэндээс 10% ер нь бол кэшбэк танд ер нь орно гэсэн үг. Яг та энэгээр юу бол би зөвхөн бизнес эрхлэлнэ гэх юм бол та ингээд старт багцанд хүртэл энэ дээр бизнес эрхлэх боломжтой. Та 1-р шатанда 7%-аар ингээд өсгөх боломжтой бол 2-р шатн дээрээ 7%, мөн адил 3-р шатн дээрээ 5% ингээд бонус ер нь авах боломжтой гэсэн үг ээ. Харин аль бизнес багц дээр нь болохоор та ийм 4%-аар одоо 2 удаа 7%-аар 2 удаа 5%-аар ер нь бол өсгөх боломжтой. Харин дараагийнхтаа болохоор VIP пакет дээр хардаж байгаачлан 5 шаттайгаар, харин премиум багц дээр та 7 шаттайгаар, мега багц дээр бүр түншлэн 10 шаттайгаар та ер нь бол өөрийнхөө хувь бонусуудыг авна гэсэн үг. Классик маркетинг чиглэлээр ер нь бол бидэрт лидер бонус гэж байгаа. Яа бонус гэдэг нь болохоор таны ер нь бол энэ классик маркетинг борлуулалтын дээр таны хийсэн бүх борлуулалтынх нь сардаа нэг удаа танд ер нь бол таны ингээд статус чиглэлээр ер нь бол хуваар нь нэмэгдэж байна гэсэн. Жишээлбэл silver статус дээр та нэг удаа сардаа нэг л удаа 1%-аар, харин gold дээр сардаа нэг удаа 2%-аар, яг түүнчлэн 3, 4, 5%-аар ер нь бол таны статус чиглэлээр таны сар болгоны бүх ингээд худалдан авалтынх нь нийлбэр дүн дээр нь таны ингээд процентууд нэмэгдэж байх болно. Одоо та бүхэнд ер нь бол компани идэвхжүүлэлт гэдэг зүйл байдаг. Идэвхжүүлэлт гэдэг нь болохоор та ер нь бол сардаа 100 мянган тэнгээ ер нь бол цалин авах юм бол 10 мянган тэнгээгээр дахин ингээд худалдан авалт хийх ёстой, нэг бараа бүтээгдэхүүн авна гэсэн. Харин энэ дээр 250 мянган тэнгээ ер нь бол цалин авах юм бол 20 мянган тэнгээгээр та дахин худалдан авалт хийх ёстой. 500 мянган тэнгээ авах юм бол 40 мянган тэнгээгээр дахин худалдан авалт хийснээр сая тэнгээгээс ер нь бол 1 сая тэнгээгээс дээш авах юм бол та 50 мянган тэнгээгээр дахин ер нь бол худалдан авалт хийсэн байх ёстой. Гэхдээ та худалдан авалт хийхдээ танд ер нь бол 10% ер нь бол хөнгөлөлтөөр худалдан авалт хийгдэх болно. Мөн таны хийсэн худалдан авалт болгоно одоо 10%-ийн депозит ер нь бол таны картанд үлднэ гэсэн. Та тэр хуримтлалаараа ер нь бол гадаадад явхад, гадаадад аялан явхад ч юм уу ашиглаж болно. Эсвэл та эндээс дахин ингээд худалдан авалт хийхийг хүсвэл тэр картандаа үлдсэн одоо 10%-ийн депозитаар хуримтлагдаад тэрэн дээрээ ингээд борлуулалт хийх боломжтой юм аа. Түүнчлэн хамгийн гол хэлэх зүйл гэвэл реферал бонус та шууд өөр дээрээ түншлэл одоо идэвхжүүлснээр танд яг тэр газартаа ер нь бол таны бонус танд ингээд дансан чинь бууна гэсэн. Харин бинар бонус нь болохоор 7 хоногт нэг удаа танд ер нь бол идэвхжээд буух болно. Хамгийн сүүлийнх нь болохоор лидер бонус нь сардаа ганцхан удаа танд олгогдох болно.